Сайн уу байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За өнөөдрөөс эхлээд би суугтаа нэгэн шинэ форматыг нэмж байна. За тэр нь юуны талаар вэ гэхлээр миний хувьд гэх юм бол алдартай хүмүүсийн амьдрал, за тэгээ кино үзсэн ч гэсэн айгүй их ухад судлах дуртай. Тэгээд тэр өмнөх түүхийг ингээд уналт, босолт, амжилт бүх зүйлийг ингээд мэдэж авч тэндээс нь одоо өөртөө хэрэгтэй те бусдад ч гэсэн хэрэгтэй зүйлсийг ингээд олж мэдэх айгүй хоббитэй. За тэгээд энэ чиглэлээрээ одоо би сувгтаа одоо алдартай хүмүүсийн амьдралын талаар ярьдаг. За тэгээд бидний сувгийн гол зорилго болох тий одоо сэтгэл зүйн хувьд одоо ямар их юуг туулж тий одоо хэцүү болон одоо гайхалтай одоо юу гэдیں тий тэр бүхнийхэн талаар судалж хийдэг одоо тийм шинэхэн тийм формат сервисыг бол нэмж байна. За тэгээд бичлэгтэй давтай морил. За тэгэхээр бидний хамгийн анхны ярилцах алдартай хинбэ гэвэл the one and only Oprah Winfrey. За тэгэхээр 20 дугаар зууны хамгийн алдартай Африк Америкийн эмэгтэй за одоо медиа хатан хаан тэ одоо Oprah Winfrey Show гэдгээр нь мэдэнтэй одоо хүртэл одоо дэлхийн хамгийн баян хар арст эмэгтэй гэдэг цолыг тэгээд энэ бүр юм маш олон гоншинтэй одоо жүжигчин, продюсер, за тэгээл зохиолч гэл ингээд маш олон зүйлийг хийсэн энэ эмэгтэйн амьдралын талаар хэдүүлээ ярилцахаар би бэлдсэн байна. За тэгэхээр Oprah Winfrey 1954 оны 1 сарын 29-нд Америкийн Mississippi мужийн Kosciuszko гэдэг ийм нэртэй одоо жижигхэн хотод бол төрсэн байна. За нэрийг нь би буруу дуудчихж магадгүй. За тэгээ миний нэг олж мэдсэн зүйл юу вэ гэхээр уг нь жинхэнэ нэр нь Oprah юм бэлээ. Oprah биш Oprah. За тэгээд Oprah гэдэг нь болохоор одоо Библиэд гардаг те одоо ийм шашны номонд гардаг нэгэн тийм дүрээр бол уг нь нэрлэгдсэн юм бэлээ. За тэгээд ингээ амьдралынхаа туршид одоо хүмүүс дандаа ингэж сольж RP2-ыг ингэж сольж нэрлсээр байгаа ер нь бол Oprah гэдэг юугаар нэрээр бол өдийг хүртэл бол танигдчихсан юм бэлээ. За тэрээр ганц би ээжийн том охин болж төрсөн. Тэгээд аавтай нь одоо харилцаатай байсан ч ер нь хоорондоо бол хизээч сууж байгаагүй, гэрэлж байгаагүй. Тэгээд ээж нь болохоор гэрийн үйлчлэгч, аав нь болохоор тухайн үед уур хаачин хийдэг байсан байна. За тэгээд тухайн үеийн нийгмийн болвол тий одоо арьс өнгөөр ялгарлан гадуурхах ч үгүй юм уу те. Ерөнхийдөө юм хар арьстай хүмүүс юм алдартай эсвэл мөнгөтэй байх гэдэг талаар бол баг мөрөөдөж баг тийм ирэхгүй. Ер нь бол нийгэм болвол нэг тийм маш хэцүү нийгэмд одоо айгу ядуу гэр бүлд бол төрсөн. За тэгээ Oprah маань одоо ээж дээрээ өсөж байсан ч гэсэн одоо амьдралаа залгуулахын тулд одоо эмээ дээр нь орхиод ээж нь бол тэгээ өөр хотууд руу гэр үйлчлэгчийн ажлаар явдаг байсан. За тэгээд энэ хооронд одоо хожмоо өөрөө ярихдаа одоо эмээ маань маш ядуу тий одоо бүр өөрийгөө яа гэсэнтэй тэгээд юм төмсний юм шуудаа эдэр өмсдөг бүр хувцас авахч мөнгөгүй бүр арайч үйдэх юмдаа л хүрж идэг тийм амьдралд бол амьдарж исэн. За гэхдээ одоо түүний хамгийн багаасаа одоо тэр авиасыг нээж өгсөн хүн нь гэх юм бол эмээ нь байд юм бэлээ. За тэгээ эмээ нь бол 3 настай ахт нь уншихыг зааж тэ ингээ маш их хэл ярианых нь одоо хөгжилд хувь нэмэр оруулдаг байсан учраас ер нь бол яг тэр үеэс одоо ер нь ийм өөрийгөө илэрхийлэхтэй юм задгаа ярих одоо тэр чадвар нь бол үүссэн гэж бол өөрөө ярьдсан бэлээ. За тэгээ 6 настай байхдаа ээжтэйгээ буцаж нэгдээд өөр хот руу амьдрахаар явж исэн. За тэгээд энэ үедээ болохоор ээж нь одоо өөр хүнээс дахиад хүүхэдтэй болоод Патриша хэмээх охин дүүтэй болвол уг нь болж исэн юм байна. Гэхдээ энэ хоёр охиноо өсгөх гэж ээж нь бол маш их ядарч исэн. Үнэхээр одоо тэжээж чадахгүй байсан учраас Oprah-г бол аав руу Теннесси мужийн одоо Nashville гэдэг хот руу бол өгж явуулж исэн юм байна. Тэгээ бас нэг айгүй сонирхолтой баримт байт юм бэлээ. Тэрний юу гэхээр аавтайгаа бай хооронд нь ээж нь дахиад нэг охин төрүүлсэн. Гэхдээ одоо тэр охиноо болвол бүр ингээд хүнд өрчлүүлсэн юм байлаа. Ямар ч тэжээх боломжгүй гэд. За тэгээд энэ мэдээг гэхдээ Oprah Winfrey өөрөө бол бүр нилээн сүлд заяа бүр 2010 онд бол олж мэдчихсэн байгаа юм. Тэгээ тэр дүү нь болохоор ерөөдөө ингээд маш алдартай ихчээгээ байнга зурагтаар харж байгаа ч гэсэн ерөөсөө одоо юу гэмтэй тэрийг ингээ мөнгө олгол болох мэдээ штэ тэ ингээд нууц дүүн гэдэгтэй ер нь бол өөрөө ингээд амьдралынхаа туршид ерөөсөө амьдралд нь садаа олохгүй гээд
ерөөсөө холбогдохгүй гэхдээ одоо ингээд маш чимээгүйгээр одоо тэр холбогд гаргаа олж ийсэн хайж ийсэн юм байна л да. За тэгээд бүр 2010 онд мэдээд 2011 онд бол одоо Oprah Winfrey өөрийнхөө телевизийн шоугаар бол энийгээ бол олонд зарлж ийсэн. За тэгээ Опра буцаж гэртээ очиход нь ээж нь дахиад нэг хүүхэд төрүүлсэн. Энэ удаад болохоор эрэгтэй дүүтэй болсон байдаг. За тэгтээ харамсалтайгаар одоо түүний хамгийн том эгч нь болохоор одоо нэг харт амигтны дондолтоос болоод нас барсан олцсон байдаг. За дүү нь болохоор одоо эрэгтэй дүү нь болохоор 1989 онд бол одоо доохын халдвараас болж нас барсан байдгаа. За тэгээ угаасаа нийгмийн маш хэцүү ядуу ийм байдал дээр нэмээд за түүнийг 9 настай байхаас нь хойш болол одоо бүр хамгийн хар бараа амьдрал нь бол эхэлсэн. За энэ нь юу вэ гэхлээр одоо 9 настайгаас нь хойш түүнийг одоо бэлгийн хүчээр хийлэл үзүүлдэг байсан байгаа. За тэр нь хэн байдаг байсан бэ гэхлээр одоо үеэл ах нар нь за тэгээд одоо гэр бүлийн найз тэг гих мэтлэн ингээд бүр амар өрөвдөлтэй байгаа гэдэг ингээд 9 настай тэгээ ингээд бэлгийн хүчээр хийлэлд ингээд өөртөө тэрийг ингээд өөрөө бүр ингээд өөрөө ч бараг ойлгохгүй шүү дээ 9 настай хүүхэд ингээд тэгээ тэрнээсээ олж болол одоо маш том амьдралын шархыг авсан байдаг. 9 years old about 10 years old I started being molested by my cousin's boyfriend and then my father's brother. Тэгээ энэ талаараа өөрөө бүр том болоод 24 настайдаа гэрийнхэнтэйгээ уг нь ингээд ярилцчихсэн гэдэг л дээ. Тэгээд тэр дүйд нь бол гэрийнхэн нь ерөөсөө өөрт нь итгээгүй гэсэн. За тэгээд 1986 онд одоо нэлээд алдартай болсон байгаа шүү дээ. Маш алдартай болсон үедээ одоо бэлгийн хүчээр хийлийн талаарх тэр ийм нэг юм шоу одоо нэг дугаар бэлтгэж явах үедээ болол телевизээр одоо өөрөө тэрийг хэлсэн байдаг. Одоо би 9 настайгаас хойш ингээд бэлгийн хүчээр хийлэлд өртдөг байсан. За тэгээд өдний хүртэл ингээд нууж исэн гэж байгаа байхгүй. Одоо ерөөсөө наваг ингээд маш алдартай хэрнээ одоо ийм зүйл ийм өнгөрсөнтэй гэдгийг маань одоо хүмүүс мэдвэл намайг юу гэж хүлээж авах бол гэж би өдөө хүртэл ингээд энийг нууж хааж ирсэн. Гэхдээ би одоо энийг ингээд бахархалтайгаар давж туулаад ингээд нэгсэндээ бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн хүмүүст бол маш их урам зориг те одоо тэндээсээ сэтгэлийн болол те ингээ хаттай байх. За тэгээд ер нь бол нуух бол шаардлагагүй те энийг бол ингэж зарлж тэмцэх ёстой гэсэн тийм мессежийг бол ингэж маш хүчтэйгээр бол одоо өөрийнхөө шоугаар өгч исэн байна. За тэгээ энэ олон аимшигтэй одоо тэгээ хүчирхийлэлд өртсөн энэ он жилүүдийн дараа 13 настайдаа бол гэрээсээ орсон байдаг. Гэсэн ч одоо 14 настайдаа анх удаага бол жирэмсэн болсон байдаг. За тэгээд харамсалтайгаар энэ хүүхэд нь одоо хугацаанаас өмнө төрсөн premature тэгээд тэгж төрөөд одоо амьдрч чадаагүй. За тэгээд эмнэлгийн ямар нэгэн тусламж авч чадаагүй өнгөрсөн байдаг. За тэгээд энэ нь бол одоо түүний амьдралдаа жирэмсэлсэн одоо цор ганц удаан байдаг. Тэгээд маш их шархыг авсан, маш их өвдөлттэй ингээд өөрөө ч гэсэн тэр талаараа ярихдаа би ингээд юу болоод байгааг ч мэдээгүй те 14 настай ингээд хүүхэд төрүүлэн гэдэг бол те ийм маш хэцүү те тэрнээсээ олж бол маш том шарх авсан. Тэгээд өөрөө ч гэсэн одоо би ээжийн одоо те ийм хамгаалагдсан ийм гоё мэдрэмж одоо ийм хайрлуулсан тийм мэдрэмж ерөөсөө би амьдралдаа авч үзээгүй учраас би өөрөө ээж болохыг бол ерөөсөө энэ амьдралдаа би сонгоогүй гэд өдий хүртэл одоо 71 настай боловч ер нь бол ямар ч хүүхэдгүй. Тэгээд энэ нь бол те одоо ямар амар том шарах өгснийг нь бол те ойлгомжтой. When I was 14, I just ran away from home, started running in the streets. I became pregnant. And I hid the pregnancy until literally the day the child was born. The baby was premature and later died. За тэгээд энэ үед нь аавынх нь хэлсэн үг одоо өөрийг нь бол аварж исэн гэж ярьдаг юм байлээ. За тэр нь юу байсан бэ гэхээр за өдий хүртэл одоо маш хэцүү байсан. Гэхдээ энэ бол чиний дахиад одоо хоёр дахь боломжоо. За тэгээ дахиад амьдралдаа ямар нэгэн юмыг хийх одоо хоёр дахь боломж шүү гэж хэлснийг нь одоо аавынх нь өөрт нь өгсөн хамгийн том юм мессеж үг байдгаа гэж бол ярьж исэн. За тэгээ тэр нь ямар утгатай вэ гэхээр те чи өдий хүртэл одоо яг энэ амьдралаар амьдэрсэн үнэн. Гэхдээ одоо энэ бол чиний амьдрах ёстой амьдрал гэсэн үг биш ээ. Одоо нэг юм
өөр зүйлийн төлөө те ямар нэгэн зүйл хийхийг бол энэ чамд одоо дахин нэг боломжийг өгж гинэ гэж хэлсэн нь бол маш том мессеж байгаа. When this baby died, my father said to me, "This is your second chance." За тэгээ тухайн үеийн нийгэмд яагаад гэвэл хар арьс эмэгтэй хүн гэхлээр гэрийн үржлэгч болно. Өөр тийм амар том юм мөрөөдөх угаасаа тийм амжилтанд хүрсэн хүн ч юм уу те ингээд бүр асар ховор. За тэгээд баг ингээд хэлж байгаа байхгүй ингээд тэр үед баг л нэг айлын эхнэр болж чадвал баг амжилт. Баг ингээд тэр л юусэн амжилт. Ямар ч юм өөр тийм том мөрөөдлийг одоо тээх тийм боломжгүй байсан тийм үе байгаа. За тэгээ энэ үед бол одоо аав нь бол түүний амьдралыг одоо яг маш юм зөв чиглэл рүү нь бол чиглүүлж эхэлсэн байдгаа. За тэгээ Milwaukee гэд хотынхоо одоо ахлах сургуульд сурж байхдаа Upward Bound гэж одоо юм боловсролын Америкийн тийм хөтөлбөр байдсан байна л да. Одоо яг байгаагүйг нь мэдэхгүй. Гэхдээ одоо нэгсэндээ юм маш амжилттай явж байгаа хүүхдүүдийг одоо бүр илүү шахаж тэ бүр илүү юм сайн сургуульд өгдөг одоо тийм хөтөлбөрт оролцоод тэнцээд за тэгээд Nicollet High School буюу Nicollet-ийн ахлах сургууль гэдэг одоо маш нэр хүндтэй. За одоо манайхнаар бол одоо тийм хувийн ингээд нэлээд боломжийн айлын хүүхдүүд сурдаг юм жоохон юм дээд зэргийн тийм ахлах сургууль руу бол одоо шилжиж орж исэн юм байна. За тэгээ өөрөө сүүлд бол ингээд хичээлдээ явж байхад одоо ангийнх нь хүүхдүүдийнх нь гэрийн үржлэгч юм хар арьс эмэгтэйчүүд надтай хамт ингээд явдаг байсан. За тэгээд нийгмийн давхаргын хувьд ч тэртэй ингээд ер нь бол ингээд зэрэг зиндааны хувьд ингээд шал өөр ингээд орчинд өөрөө ингээд орох гэж тэ ингээд маш их хичээж ирсэн нь бол одоо илтгэж байдгаа. За энэ үеэр ээж нь дахиад нэг удаа охиноо аав руу нь бол шилжүүлж явуулсан байдгаа. За тэгээд энэ үед болохоор East Nashville High School гэх тийм ахлах сургуульд ороод за тэгээд түрүүн хэлсэлчлэн аав нь бол ингээд түүний амьдралыг ингээд зөв чиглэл рүү ингээд маш их хөгжүүлж өгдөг байсан гэж хэлжсэн. За яаж вэ гэхлээр одоо боловсрал гэдэг бол чиний эндээс гарах аргаа одоо хичээлэл одоо сайн хийчих ингээд маш их шамдаад тэгээд одоо энийгээ бол чи хийсэн тохиолдолд чи одоо тэг шал өөрөөр амьдрч чадна гэдэг юмыг ингээд байн хэлж ингээд охиноо жоохон шахсаар байгаад за тэгээд тэрнийхээ ачаар одоо сургуулийнхаа маш алдартай охин нь болж за тэгээд өөрийгөө илтгэх чадвар нь маш өндөр байсан учраас одоо илтгэлийн тийм багт нь ороод за тэгээд тэмцээн уралдаанд оролцоод болол одоо ийм өөрийгөө нээж өөрийгөө ингээд шал өөр төвшөнд бол аваадсан байт юм байна. За тэгээ анхны ажил нь бол одоо дэлгүүрт хүнсний дэлгүүрт ажиллаж исэн боловч за энэ үедээ бүр 17 наснда Tennessee мужийнхаа одоо Black Miss Tennessee гэдэг тийм тэмцээнд нь хүртэл юм төрүүлж одоо гоо үзэсгэлэнгээрээ болол мөн адил ингээ байлдан дагуулж исэн байна. За тэгээ яг энэ үеэс болол одоо түүний хамгийн гайхалтай карьерийнх нь эхлэл болж одоо WVOL гэдэг одоо юм радионы болол анхаарлыг нь татаж за тэгээ тэндээс нь санал тавиад тэрхүү радионд одоо хагас цагаар бол ажилладаг байсан байна. За тэгээд ахлах сургуулийнхаа хамгийн сүүлийн нэг жил за тэгээд их сургуулийнхаа бол одоо 2 жил гээд нийт юм 3 жил яг энэ зөвхөн радиод өөрийгөө бол одоо маш сайн илэрхийлдэг тэр чадвар дадлагыг бол өөртөө бүр их сайн авч чадсан байна. За энэ үед болохоор одоо илтгэлийн тийм тэмцээнд оролцоод дахиад төрүүлсэн байна. За тэрнийхээ ачаар бол Теннессигийн их сургуульд одоо бүтэн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийг аваад за тэ харилцааны чиглэлээр сурч байжээ. За гэхдээ айгуу сонин 1986 онд яг энэ зэрэгээ бакалаврын зэргийг бол авч исэн юм бэлээ. Яагаад гэвэл одоо тухайн үедээ яг өөрийнх нь карьер нь ингээд өсөж исэн болохоор одоо баг тэрийг авч сургуульдаа ингээд дипломынхаа ажлыг өгч чадаагүй байсан гэдэг. За тэгээ 1986 онд бол одоо сургуулаасаа өөрийнхөө бакалаврын зэргийг бол авсан байт юм байна аль биесээр. За тэгээд Nashville хотынхоо одоо WLAC гэх телевизэд бол одоо хөтлөгчөөр орж исэн байна. За энэ үедээ бол телевизийнхаа түүхэнд бол Nashville-ийнхаа түүхэнд хамгийн анхны хар арьс эмэгтэй болон одоо хамгийн залуу хөтлөгчөөр болж орж исэн юм байна. За тэгээд 1976 онд бол Балтимор гэх хот руу нүүж исэн. За энэ үедээ бол WJZ гэдэг юм телевизэд
болол одоо 6 цагийн мэдээ буюу одоо тэ 6 цагийн мэдээ гэдэг чинь бол маш юм эрэлттэй хамгийн өндөр рейтингтэй тэ байдаг юм хандлттай байдаг тийм цагийн нэвтрүүлгийнх нь одоо тэ мэдээний хөтлөгчөөр одоо хамтран хөтлөгчөөр бол орж ээжээ. За тэгээ 1977 онд болохоор харамсалтайгаар хөтлөгчийн ажлаас нь болиулсан. За энэ үед тэгтээ өөрөө дараа нь ярихтаа ингээд би зүгээр ингээд телевизийн арын ажлыг хийж явахдаа ингээд зарим үед ингээд зүгээр хүн зогсох ёстой байд юм байна. Ингээд том амжилт руу дахин орохын тулд хаяа нэг юм зогсолт болол ингээд хүнийг илүү хүчтэй болгодгоо гэж ярьжсэн. За үүнийхээ дагуу тэрээр одоо 1978 онд Richard Sher гэдэг одоо тухайн үеийн алдартай тийм хөтлөгчтэй хамтран одоо хөтлөх People Are Talking гэдэг тийм нэвтрүүлгийг бол хөтөлж эхэлсэн юм байна. За тэгээд ерөөд эндээс түүний одоо ийм ток шоу маягийн те ийм форматаар бол одоо маш алдартай болох одоо тэр аян зам нь одоо эхэлж байжээ. За энд завсарлаад өнөөдрийн бичлэгний мань хамтран ажиллагч Orthomed Dental Clinic-ийг та бүхэндээ танилцуулж байна. За Orthomed эмнэлэг маань бол одоо шүдний бүх төрлийн эмчилгээ, за тэгээ гажиг засал, шүд авах, хүүхдийн эмчилгээ, за тэгээ хиймэл шүд гэх зэрэг одоо маш олон төрлөөр бол үйлчилгээ үзүүлдэг. За та бүхний харж байгаачлан би одоо шүдний аппарат зүүгээд бараг 4 сар болж байна. За шүдний аппарат зүүн гэдэг нь болохоор миний хувьд ингээд нэг юм зүгээр болоо юм шиг бодож исэн гэтэл үгүй байсан. За тэгэхээр ахтараа ахуулах, за тэгээ ганц нэг шүдний цоорсон морсон гэлтэй тиймэрхүү эмчилгээ, за тэгэнгүүтлээ зураг ахуулаад гажиг засал гэх мэтлэн энэ баг юм айгүй юм дэс дараалтайгаар юм эмчилгээний тийм хуваар гардыг байлээ. За тэгээд зарим эмнэлгүүд дээр болохоор одоо зургаа нэг өөр эмнэлэг дээр ахуулах ч юм уу, за шүдээ нэг өөр газар очиж мэс заслын эмчтэй газар ахуулах ч юм уу, тийм тохиолдлууд бол гардыг байлээ. За Orthomed эмнэлгийн маань одоо хамгийн том давуу тал гэвэл бүх төрлөөр одоо мэрэгсэн маш сайн одоо маш гоё зөөлөн гартай. За тэрийг бол бүр хүн болгон хэлдэг юм билээ. Айгүй гоё юм зөөлөн гартай эмч нартай байдаг. За тэгээ миний хувьд гэвэл одоо Orthomed эмнэлгийн бүр өмнө ч гэсэн одоо үйлчлүүлэгч нь байсан. За тэгээд хамтран ажиллая гэж байгаад нь бол би бүр маш их баярлсан. За тэгэхээр гажиг засал гэдэг бол ингээд ер нь тийм маш туршлагатай эмч нарыг хийдэг зүйл юм бэлээ. Энэ бол ингээд таны амьдралынхаа туршид ингээ аманд чинь байх те шүднүүдийг чинь ингээд яг зөв байршилтанд оруулах яг тэр болол үйл явц байдгаа. За тийм учраас болол одоо би ч гэсэн бас бусад эмнэлгүүдийг ч гэсэн бас судалж агаад за тэгээ ер нь л Orthomed дээр юм байна гэд болол гажиг заслынхаа одоо номын эмчтэр бол хийлгээд явж байгаа. За тэгээ нэг асуулт надад айгүй их ирсэн. За тэр юу вэ гэхээр одоо аппарат зүүхэд оройтдаггүй гэж одоо тэгээ тэнгүүд би бас эмчээс асууж лээсэн. Тэгээд тэгэхээр энэ оройтох зүйл бол ерөөсөө биш юм бэлээ. Одоо 40-тэй 50-тай хүмүүс хүртэл ингээд дандаа юм аппарат зүүх тийм нас нь бол ерөөсөө оройтоогүй байдаг. Харин ч бүр ингээд аппаратаа хийлэх нь одоо дахиад бүр илүү эрүүл мэндийн талаас бол айгүй том хүчин зүйл юм бэлээ. За миний хувьд тэгэхээр ингээд хазалт жоохон буруу байсан болохоор миний ингээд зүүн тал руугаа айгүй их өвддөг байсан. Одоо толгоороо сүултээ ингээ өвдөд. За тэгээ ер нь бол за аппарат зүүя. Одоо ерөөхдөө ингээ тэгээд ингээ аппарат зүүснээс хойш ингээ нүүрний тэгшхэм одоо бүр гоё болоод гих мэтлээ ингээ одоо ингээ аппаратаа хурдан авах юмсан гэд ер нь бол бодоод явж байгаа. Тэгээд би миний хувьд бол сэтгэл маш хангалуун байгаа. Тэгээд та бүхнийг ч гэсэн хэрвээ шүдний ямар нэгэн асуудал хэрэгцээ байгаа бол одоо Orthomed Dental Clinic-ийг одоо сонгож үзээрэй гэж би бол уриалгаар байна. За тэгээд Orthomed эмнэлэг маань их найз худалдааны төвийн зүүн талд River Villa хотхны нэг давхарт байрлаж байгаа. За тэгээд өнөөдрийн хамтран ажиллагч Orthomed Dental Clinic-т баярлалаа. За Oprah Winfrey маань 1984 онд Chicago хот руу нүүж WLS гэдэг телевизэд бол одоо AM Chicago гэдэг нэртэй өглөөний нэвтрүүлэг болол хөтлж эхэлжээ. За тэгээд энэхүү нэвтрүүлгийн тухайн үедээ үнэхээр рейтинг муутай. Тэгээд өөрийнх нь ч хэлж байгаагаар яг юу ингээд хэлэх гээд байгаа нэвтрүүлэг гэдгийг ч би бараг анх ойлгоогүй гэж бол хэлсэн байдсан байлээ. За тэгээд энэхүү дугаар нэвтрүүлгийн хөтлөгч болсноос хойш тухайн нэвтрүүлэг болол одоо хэдхэн сарын дотор хамгийн өндөр рейтингтэй одоо өглөөний шоу болж чаджээ. Энэхүү амжилтын дараа одоо маш алдартай тийм тухайн үеийн кино шүүмжлэгч болох Roger Ebert гэх хүн одоо King World гэх ингээ маш том production компанитай одоо гэрээ хийхийг бол одоо Oprah ятгаж чадсан байна.
За тэгэхээр тухайн үеийн одоо At the Movies гэх нэвтрүүлгийн 30 минутын нэвтрүүлэг байсан юм байна л да. За тэрийг 1 цаг болгоод за тэгээд нэрийг нь өөрчлөөд The Oprah Winfrey Show гэж гаргаж эхэлснээр одоо та бүхний мэдэх одоо энэ хүү шоу маань мэндэлж байжээ. За тэгээд энэ Roger гэх хүний хувьд бол одоо тэр At the Movies гэдэг одоо тэр одоо ерөөдөө жоохон рейтинг муутай болсон байсан нэвтрүүлэг байсан юм байна л да. Тэгээд тэрийг бол одоо 40 дахин илүү юм орлогыг бол татаж чаднаа гэж юм хоёр талаас нь ятгсаар агаад юм гэрээг бол хийлгэж за тэр нь бол тухайн үед одоо бүүм хийгээд за тэгээ Oprah Winfrey бол одоо тухайн үеийнхээ хамгийн алдартай хөтлөгчнэрийн нэг болж байжээ. За тэгээд энэ нь бол 1986 оны 9 сарын 8-нд анхныхаа дугаарыг цацж байж. За тэгээд ингээ хүмүүс аягүй их асуудаг байсан юм байна л да. Ингээд яг яагаад ингээ Опрагийн шоу ийм амар алдартай болоод байгаа юм бэ гэд. За тэгээд нэгдүгээр гэх юм бол тухайн үед цагаар за тэр тусмаа эрэгтэй хөтлөгчнөр бол ингээд нилээн одоо телевизийн салбарт маш хүчтэй байсан тийм ерхий юм дүр төрх нь бол яг юм цагаан эрс хүмүүсээр ингээд аягүй дүүрсэн байсан. За тэр үед ингээд ийм цоо шинтэй ингээд за цоо шинч биш гэхдээ ингээд ийм маш гой хүнтэй ярилцаж чаддаг тийм хар арс эмхтэй ингээд зурагтаар гарч тэгээд тэр өөрийнхөө маш юм хүчтэй яг өөрийнхөө бодлоор өөрийнхөө мессежийг аягүй хүчтэй өгдөг байсан. За тэгээд орж ирсэн хүмүүсийг болоод ингээд хүмүүс тухайд ингээд ярилцлага авах гэдэг ийм чиглэлээр аягүй их нэвтрүүлгүүд явагддаг байсан юм байна л да. Гэтэл одоо Опра болохоор яг ингээд чин сэтгэлээсээ найз шиг ингээд ямар ч сэдвэртэй ингээд бүр юм маш юм гонигтай түүхтэй хүн орж ирсэн ч гэсэн одоо тэрийг нь аягүй гоо ингэж зөөлөлж задалж ингэж явж чаддаг одоо маш чадварлаг одоо тийм хөтлөлтөөрөө болол одоо бүр дэлхийг одоо байлдан дагуулж чаджээ. За тэгээд маш амжилттай хөтлөгч байхаар зогсохгүй одоо 1985 онд одоо алдарт найруулагч Стивен Спилбергийн The Color Purple гэдэг нэртэй юм кинонд бол туслах дүрийг бүтээж исэн юм байна. За тэгээд бүр заяа энэ туслах дүрээрээ одоо Оскарын туслах дүрд бол одоо шилдэг туслах дүрд нэр дэвшижсэн байдаг. За тэгэхээр өмнө нь бол нэг тийм киноны болоод туршлагагүй байсан юм бэлээ тухайн үедээ. Гэхдээ бүр ингээд хийсэн болгоно нь ингээд чин сэтгэлээсээ гардаг бүр амар мундаг байгаад тэгээ бүр ингээд тэ жижигчтэй зэрэгцээд бүр туслах дүрд ингээд нэр дэвшсэн. Бас амар хөөрхөн. За тэгээд тэрээр зөвхөн одоо хүний компанид те хүний телевизэд ажиллаад зогсохгүй өөрийнхөө бол одоо гүрэнг одоо байгуулж эхэлсэн. За тэгэхээр 1986 онд бол өөрийнхөө одоо хувийн компани байгуулж за тэгээд тэндээ бол одоо өөрөө продюсер те одоо найруулагч бүх зүйлээ хийгээд ингээд ер нь бол бүр илүү юм амжилт нь бол баталгаажчихсан. За тэгээ Harpo буюу одоо яг ингээ ухрааж уншвал Опра гэдэг нэртэй тийм мультимедиа тийм медиа компани болол байт юм байна. За тэгээд OWN буюу одоо Oprah Winfrey Network гэдэг OWN гэж бас уншигддаг юм нэвтрүүлэг кабелийн телевизтэй. За тэгээд Oxygen Media гэдэг энэ нь болохоор одоо эмэгтэйчүүдэд зориулсан тийм илүү чиглэлийн одоо хамтран бүтээсэн тийм бас медиа тийм програм байт юм байна. За тэгээд буюу одоо The Oprah Magazine гэдэг одоо тийм бүр сэтгүүл. За тэгээд цаашлаад Oprah Book Club. За тэгэнгүүтлээ өөрийнх нь ютубер ч гэсэн одоо маш их тийм алдартай нэвтрүүлгүүд гардаг. За тэгэнгүүтлээ бүр Apple TV дээр хүртэлтэй ингээ өөрийнхөө одоо найруулсан одоо продюсерсэн одоо тэр нэвтрүүлгүүдээ болол гаргаж болол цацдаг. За тэгэхээр ингээд хүмүүсийн ярьж байгаагаар ч гэсэн ингээ хизээч нэгэн хэвийн зөвхөн телевиз гэж ингэж юусэн явж байгаагүй дандаа юм хөрвөж ингэж маш олон талын юмыг айгүй зоригтойгоор хийдэг байсан нь бол одоо Oprah Winfrey-гийн амжилтынхаа нууцаа одоо тухайн үеийнхээ одоо цаг үед ингэж өөрөө таарсан юмаа ингээ хийгээд тааруулж явдаг гэсэн үг. За тэгэхээр энэ нь бол одоо амжилтынх нь маш том нууц болж явдаг. За тэгээ эхлээд бол шоу нь ерөөдөө юм ток шоу маягаар те ингээд дандаа л юм ярилцдаг. За тэгээ юм хөнгөн сэдвүүдийг ингээд хөндөж эхэлжсэн ч ингээд яваандаа одоо 1990-ад оноос хоошоогоо бол маш том сэдвүүдийг хөндөж чаддаг одоо хүнддэг болсон. За тэр нь болохоор юу вэ гэхээр улс төр за эрүүл мэнд за бүр те дайн дажин за тэгэнгүүтлээ одоо
маш том алдартнуудтай ярилцдаг гих мэтчлэн ингээд ерөөсөө юм өөрийгөө бас нэгэн хэвд ерөөсөө байлгаагүй дандаа юм өөрийгөө шахаж ийм том зүйл рүү ингэж зүтгэж за тэр болгондоо өөрийнх нь нөлөө нь бол маш том байсан учраас энэ нь түүнийг одоо бүр том одоо бүр илүү баянтэй маш чадварлаг ийм чадалч хүчрхэг эмэгтэй болоход бол маш том нөлөө үзүүлсэн. За тэгээд түүний шоу 1986-аас 2011 он хүртэл 25 улирал заяа. За тэгмэдлээ 4561 дугаар бол хийгдээд дууссан байдаг юм байна. За тэгээ энэ хугацаанд бол одоо 21 Emmy Awards буюу одоо Америкийн телевизүүдийн дунд одоо өгдөг тийм шагналыг бол 21 удаа авч исэн. За тэгээ хамгийн өндөр үнэлгээтэй ТV шоу баг одоогч хүртэл байсаар байд юм байна. За тэгээ Oprah Winfrey-гийн одооных нь хөрөнгө гэвэл 3.2 billion доллар байдаг. За энэ нь одоо Монгол мөнгөөр хэд ч юмтэй. За тэгээ үнэхээр одоо дэлхийн түүхэнд хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий эмэгтэй болж чадсан байдаг. За энийхээ хажуугаар болохоор Опра болохоор маш их олон юм сайн үйлсийн аяныг бол байнга хийж идэг. За тэр дундаа хамгийн алдартай өөрийнх нь хөтөлбөр бол одоо Африкийн урд хэсэгт байдаг. Өөрийнх нь boarding team өөрийнх нь байгуулсан тийм boarding school гэдэг юм бэлээ. За энэ нь болохоор юу гэхээр одоо Африк охтуудтай өөрсдөө очиод одоо тэндээ байрлаад сурдаг тийм сургуулийг бол байгуулж исэн. За тэгээд үүнийгээ ярихдаа болохоор одоо над шиг тийм ямар ч боломжгүй ийм охтууд одоо маш олон байдаг. За эдгээр охтуудад ийм боловсрал гэдэг зүйл байснаар бол бид нар ингээд тухайн хүмүүсийн ирээдүг нь бол маш сайн өөрчилж чаддаг. Буюу одоо ерөөдөө боловсрал гэдгийг бол айгүй юм гой сурталчилжтэй бусдад хүртэхийг бол хичээж байгаа нь айгүй гоё байгаад. За тэгээд өөрийнхөө зүгээс бол бүр ингээд 400 сая долларыг одоо энэ боловсролын болон одоо бусад хандуудад бол өгсөн байд юм байна. 400 сая доллар. За тэгээ Oprah Winfrey бол одоо дэлхийн хамгийн баян эмэгтэй тий. За тэгээд өөрийнх нь амьдралын хэм маяг бол олонний анхаарлыг дандаа татчихийдэг. Дандаа юм хамгийн гоё байшингуудыг худалдаж авдаг, хөрөнгө оруулдаг тий. За тэгээд мөн одоо нэг удаа 1065 хүмүүсээ дагуулад 2006 онд одоо Хавай руу одоо өөрийнхөө ажилтнуудыг баярлуулах гад Хавай руу одоо 1065 хүнийг ингээ авч явж исэн бүр тийм түүх байд юм байлээ. За тэгээ ер нь бол ингээ аюу гой хүмүүст өгдөг яг ингээ өөрөө нэг амьдралын хатуу хөвтөг ингээ туулан явсан учраас одоо хүмүүст маш их өгөөмөр байдгаараа бол алдартай байд юм байлээ. За тэгээ түрүүн хэлсэнчлэн одоо Oprah Winfrey өөрийн хүүхэд бол байхгүй. Гэхдээ одоо сүүлийн бараг 1986 оноос хойш гисэн баха ингээд хамтрагчтай, партнертай бол амьдардаг байлээ. За тэр хүн нь болохоор Stedman Graham гэдэг одоо Америкийн бизнесмен. За тэгээд ийм зохиолч хүнтэй бол одоо ингээд 40 жил гэсэн үг 86 оноос ихтэй бараг ингээд 40 жил хамтран амьдрагчаар одоо маш аз жаргалтайгаар амьдарч байгаа юм байна. За ингээд өнөөдрийнхөө дугаараар Oprah Winfrey-гийн амжилт, амьдралын талаар тий одоо та бүхэнд аль чадхаараа дэлгэрэнгүй танилцууллаа. За тэгээд энэ бүхний сүүлд одоо дүгнэлт хийхэд чи хэн байх нь юусаа хамаагүй тий хаана байх нь юусаа хамаагүй харин хичээж чадах юм бол үнэхээр ингээд бүтэмшгүй зүйл гэж байхгүй тий одоо Oprah-гийн хэлжсэнээр яг ингээд бусдын төсөөллөөр бол тэрээр хизээч баян хүн байх боломжгүй байсан. Угаасаа боломжгүй. Тэр үе хүртэл байгаагүй учраас те. Гэтэл Oprah яасан бэ гэхээр өөрөө маш хичээгээд өөрийгөө задалж те ингээд зөв тал руугаа ингээ өөрийгөө чиглүүлсээр агаад одоо юм өөрийнхөө хувь тавиланг эвдэж чадсан гэдэг. За өөрийнх нь хувь тавиланд юу байсан гэвэл мэдээж түрүүн хэлсэн шиг те зүгээр нэг айлын ихнэр болох нь баг ингээд тухайн үеийн өнгөт арьстай эмэгтэйчүүдийн баг нэг юм амьдралынхын зорилго болсон байхад одоо Oprah бол те бүр ингээд бүр дэлхийн түүхэнд ингээд бичигдсэн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болж чадсан. За тэгээд та бүхэнд ч гэсэн маш гоё урам зориг болсон байх гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн Oprah Winfrey-гийн амьдралыг ер нь ингээд сонсоол хараал ангууд ингээд бүр вау гэж боддог. Хаяа би ингээд подкастын сонсоол ингээд ярьж байгаа үнцэг гэх мэтлэнтэй ингээд айгуу ингээд мундаг ингээд яалч ч өөрөө их зовлон үтсэн гэдэг нь ингээд баг мэдрэгддэг. Тэгээ ингээд
айгүй гоё хүнийг ингэж ойлгож ингэ харилцаж байгаа нь бол тухайн хүний одоо хувь хүнийг бол илтгэж байгаа болов гэж би бол бодож байна. За өнөөдрийн бичлэг маань та бүхэн таалагдсан гэж би чин сэтгэлээсээ найдаж байна. Урам зориг өгсөн байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр би мөн адил бас нэгэн маш сонирхолтой түүхийг ярих гад бэлтцсэн байгаа. Тийм учраас та бүхэн subscribe дарахаа мартваа. За тэгээд миний Instagram-ыг бас дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзъя. Түр баяртай.